Эрхчлэн тухай хуулийн 5-8 дугаар зүйлд жагсаал цуглаан зохион байгуулах, журам зөрчих гэсэн ийм заалт бий. За энэ заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг доор дурдсанаар ойлгоно. За зохих эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан. За жагсаал цуглаан зохион байгуулахдаа тухайн зорилгыг нь өөрчилж хоригдсан жагсаал цуглааныг зохион байгуулсан бол хүнийг 151-т тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу 150 мянган төгрөгөөр торгох. За хуулийн этгээдийг 1501-т тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу сая 500 мянган төгрөгөөр торгох ийм хуулийн заалттай. Энэ дээр хоригдсан гэж юуг авч үзэх вэ гэхээр тухайн жагсаал цуглааныг зохион байгуулах гэж байгаа хуулийн этгээд иргэн тухайн дүүргийн засаг даргын тамгын газарт 10-аас доошгүй хоногийн өмнө хэрхэн ямар зорилгоор ямар хүрээтэй хэдэн хүнийг оролцуулж ямар талбайд ямар хугацаатай жагсаал цуглааныг зохион байгуулах талаараа ийм үсэлтийг албан бичиг өргүүлдэг байгаа. Энийг одоо тухайн дүүргийн засаг даргаас авчилэлцээд зөвшөөрсөн бол одоо зөвшөөрсөн ийм одоо баримтыг өгдөг. Үүний үндсэн дээрээс тухайн хугацаанд нийтийн гэгжүүрийг зөрчихгүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй, нийтийн тээврийн болон бусад зам тээврийн одоо зам тээврийн хөдөлгөөнд одоо саад учруулахгүйгээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй, дэс дэлбэрэх бодис хэрэглэхгүй, мөн одоо бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд энэ одоо жагсаал цуглаанд оролцохгүй гэсэн ийм заалтуудыг одоо баримталцахыг бол одоо заасан байдаг. Дээр их заалтуудыг зөрчсөн тохиолдолд хов хүнийг бол одоо 150 мянган төгрөгөөр буюу 151 жил торгодог. За хуулийн этгээдийг 1500 жил буюу сая 500 мянган төгрөгөөр торгодог. Ийм хуулийн заалт үйлчилдэг юм аа.